Өдрийн мэнд. За сая кофегаа уучаад тэгээд өчигдрийнхөө угаасан хувцаснуудаа янзлая гэж бодож байна. Ийм хувцас угаасан. Тэгээд энэ хар хувцаснуудаа болохоор би доор зүгээр байрныхаа өрөөнд хатаагчийг асааж агаад хатаацсан. Тэгэхээр эднээс бол айгүй гоё хатцсан байна. Тэгсэн чинь эднүсийг болохоор би гадаа хатаацсан байсан баггүй юу цагаан хувцснуудаа. Тэгсэн чинь гадаа бороо ороод гэтээ яг нороогүй л те гэхдээ буцаад ингээ жоохон чигтэй болцсон байгаа болохоор эднүсийг тэр үлгөөрээр үлгөөд доор хатаагч асаагаад хатаая гэж бодож байна. Тэгэхээр энд болохоор бахан аймс төрсинкнүүд байгаа. Эднүс бол хатцсан. Тэгээд тиймэрхүү цэцлэх ажил гэлс хийж дуусгана. And don't hit Rolls Royce, Lamborghini, Blue Medina, always beaming, rag top, chrome pipes, blue lights out of sight. Long weed sold in, say it again, sold in, make that money, throw it in, booty bouncing, don't hit Rolls Royce, Lamborghini, Blue Medina, always beaming, rag top, chrome pipes, blue lights out of sight. Long weed sold in, say it again, sold in, make that money, throw it in, booty bouncing, don't hit Rolls Royce, Lamborghini, Blue Medina, always beaming, rag top, chrome pipes, blue lights out of sight. Long weed sold in, say it again, sold in, make that money, throw it in, booty bouncing, don't hit. Lamborghini, Blue Medina, always beaming, rag top, chrome pipes, blue lights out of sight. Long weed sold in, say it again, sold in, make that money, throw it in, booty bouncing, don't hit. За би
гаднаас орж ирээд ээжийн сая хумсаа бодуулчаад тэгээд эрэх замдаа хідэн drugstore-оос хідэн хэрэгэлдэг юмнуудаа авсан байгаа. Тэгээд юу ч гэсэн харуулъя. Бага алтай Frenchтэй. За эхнийх нь болохоор Sakura Jeans буюу монголоор энэ жимсийг юу гэдэг вэ? Би жоохон нэрийг мартчихжээ. Энэ жимсний цууг би ойрд их ууж байгаа. Тэгээд устай найруулад эсвэл сүйтэй найруулж болно. Гэтэ би хөвчлөө ус юм уу? Хийж үлсэн ус sparkling water хамт ингэж хольж уух туфттай. Тэгээд Sakura жимс чинь өөрөө нөгөө нэг эмэгтэйчүүдэд бас сайн жимс гэдэг. Тэгээд бас жимсний цуу болохоор хоол шингээлтэнд бас сайн. Ер нь жоохон beauty талдаа бас сайн юм байлээ. Тэгээд энэ жимсний цууг ойрд хэрэглэж байгаа. Тэгээд сая авсан витамин С-тэй өглөөний чийгшүүлэх тонер авсан. Энийг өглөө болго хэрэглэдэг. Дуусаа сая хэсэг ерөөсө хэрэглээгүй байжгаад авсан. Тэгээд алоe авсан байгаа. Алоe gel авсан. Алоe gel-ийг би хвчлэн нүрээ массажлах үедээ болон нүүрнийхээ үсийг хусгахдаа хэрэглэдэг. Тэгээд миний алоe дууссан байгаа болохоор би үсээ хусчихдаггүй байгаа гэсэн. Өнөөдөр нүүрнийхээ үсийг хусгахдаа хэрэглэх гээд алоe gel авсан байгаа. За тэгээд ийм жижиг авсан. Яагаад жижиг авсан бэ гэхээр өдрийн хоолны дараа шүдээ угаахтаа хэрэглэдэг жижигхэн маань дууссан болохоор ийм хөөрхөн жижигхэн савлгаатай авсан. Сойда шинжилгээд авсан байгаа. Би болохоор ийм сойд хэрэглэдэг. Тэгээд энэ хэсэг нь нэлээд жижигхэн. Тэгээд бас энэ уртлынх нь үс нь бас айгүй тийм яг үзүүрэн хэсэг нь айгүй гоё нарийнхан болохоор надад айгүй таалагддаг. Тэгээд сойдоо шинжилгээд авсан байгаа. Тэгээд бас витамин С авсан. Өдөрт 2-оор удаг витамин С байгаа. Тэгээд өглөөдөө ер нь мартахгүй ууж байгаа витамин С. Тэгээд нэрээ би сүүлд утсандаа ийм наалт аваад сайхан бас энэ кейсээ шинжилээд ийм нөө магниттэй iPhone-ы Apple-ийн кейс авсан байхгүй юу? Өнгөнөөс айгүй хөөрхөн. Миний утас ч угаасаа ийм ягаан өнгөтэй болохоор яг ийм гоё baby pink өнгөтэй. Тэгээд ийм бас магниттэй ийм наалт авсан. Тэгээд ингээд наалт чинь. Тэгээд энэний бас нэг таалагдж байгаа юм нь болохоор эндээ карта хийчин. Тэгээд тэнгуүтээ мэдээж ингэж босно. Дээрээс нь бас бүр өшөө илүү ингэж өндөр болгож бас ингэж босох юм байлээ. Энэ нь бас айгүй их таалагдсан. Одоо жишээлбэл нөгөө гадуур ингээд босоогоороо бичлэг хиймээр байгаа үед ч юм уу ингээд тавих газар олцдоггүй, тогтоох хэцүү байдаг. Тэнгүүд тэрэнд зариулж юм авсан. Тэгээд бас ингээд эргүүлж бас болт юм байлээ. Ингээд эргүүлчингүүд бас уцаараа хэрвээ юм үзэхэр болвол ингээд тавиад үтсчин. Тэгээд энэ картанд бол ишээгээ карта хийгээд аваа авчвал гадуур баг хаяада баг цүнхгүй явсан ч болохоор ийм магниттэй наалт авсан байгаа. Өнгөнөөс айгүй хөөрхөн нэлээд төстэй хөөрхөн өнгөтэй. Авах гэж явж байгаад Донки хотын ороод тэгээд ийм хөөрхөн кити хараад тэгээд яаж захт нь кимоно өмссөн байгаа байхгүй юу? Тэр нь бүр амар хөөрхөн санагдаад амар хөөрхөн кимоно өмссөн кити. Тэгээд энэ дээрээ Hello Kitty гэд японоор бичсэн байгаа. Ийм хөөрхөн
Зүйл тавсан байгаа. Хөрхөө улаан өнгөтэй. Кавай. Яа имерхүү энэ да. Хамсаа бодолцсон. Хамсаа бодуулчаар ер нь аюу гоё. Сэтгэл санаа бас их гоё. Болдог миний хүмүүс бас нэлээд урт ургацсан байсан болохоор би хамсаа бодуулах цаалгаа авчаад нэлээд удаан бодуулах өдрөө хүлээсэн байгаа. Тэгээд гоё. 사람들이 문제 많지만 리소스를 최대한 올려야 AI나 Тэр тэмцээн маань аюу сайн юм байсан юм. Тэнийг уулзаж ярилцмаар санагдав. 대단한 것도 아닙니다. 개발은 일종의 양산으로 이해를 해야지만 이걸 잘못 삼지. 그걸 서로 이해시켜가지고 그렇게 하셨는데 Бид хоёр балет үзэх гэж байна. Хэдэн. Ой зарим гэдэг. Яг ажлаа тараад гэртээ орж ирээд Бээжин тэгээд ажлаа тартаад бас жоохон жижигхэн шопинг хийсэн. За эхнийх нь скин кэр. Сүүлийн үед би энэ тосыг орой унтахтаа хэрэглээд байгаа. Надад айгүй таалагдсан. Айгүй тийм гоё
усархаг бүтцтэй. Тэгээд арсыг бас аюу гоё чигшүүлдэг. Тэгээд дараа нь би энэ праймерыг авсан. Тэгээд энэ праймер болохоор би тестрэрийн түрхэд үзсэн байхгүй юу? Тэгсэн чинь айгуу тийм юу юм бэлээ. Яг нүхчлэлтэй хэсгэн дээр түрхчүүл ингээд арай нэг гоё мат болгоод аль болох нөгөө тослогчлтын жоохон багасгах юм шиг санагдсан. Тэгээ сүүлүүд миний арс нөгөө нэг халуун болоод ирсэн чинь арс маань нилээн ингээд тослогчоод байгаа. Тийм болохоор яг жоохон нүхчэлт ихтэй хацар ч юм уу тиймэрхүү хэсгүүд дээрээ яг тусгаалan түрхчүүл айгуу дайггүй юм бэлээ. Энэ байна. Савлага пакэж нь бас айгуу хөөрхөн санагдсан. Миний дандаа хэрэгэлдэг powder байдаг. Тэрний ингээд зөвхөн яг powder хэсгийг ингээд refill хийж авч болдог. Тэгээд энийг авсан байгаа. Би саяхан Dior-ийн Maximize-тэй глоссоо алга болгоцсаахгүй юу. Тэгээд тэрнтэй жоохон төстэй өнгийн ийм lip gloss авсан. Энийний өнгө нь аюу тийм дайггүй. Тэгээд бас хөөрхөн нэг юм жоохон гялалцдаг глосс байна лээ. Тэгээд Mujirushi орж нөөрний тос авахч цаас авсан. Тэгээд энэ нь болохоор дотроо хэдэн ширхэгтэй юм бэ? Дотроо 100 ширхэгтэй юм байна. Тэгсээр нэ айгүй юм хөөрхөн жижигхэн. Тэгээд зөвхөндөө байн авч явахд авсаархан. Одоо сүүлийн үед халуун болоод эхэлж байгаа болохоор арсныхаа тослыг бас ер нь давхар авч явахгүй болохгүй байгаа даа. Энэ Япон брэндээс аксессуар авсан байгаа. Daisy Levi's юм уу? Daisy Levi's юм шиг байна. Тэгээд яг иймэрхүү юм авах зорилгогүй зүгээр дэлгүүр хийж агаад айгүй хөөрхөн боломжийн үнэтэй. Тэгээд бас загварнаас айгүй таалагдаад 3 юм худалдаж авсан байгаа. Ийм нэлээд том сайзтай өргөн алтлаг өнгөтэй эмэг авсан. Энэ болохоор нэлээд том. Одоо харьцуулаад харуул иймэрхүү харагдаж байна. Тэгээд энийг болохоор ер нь жоохон аксессуар point болгомоор байгаа үедээ зүгэй гэж бодсон. Тэгээд одоо бас 100 болж байгаа юм чинь гоё бас тохирох юм болов уу гэж бодсон. За тэгээд зүгээд харуулъя. Харагдаж байна. Ерөнхийдөө том. Арай жоох юм өргөн эмэг байгаа. Иймэрхүү бөгж авъя гэж бодож жаад тэгээд авсан. Энийхээ нь бас аюу хөөрхөн санагдаад байгаа.
TV. Дараахан болсон шүү.